Биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 21-ний 5 гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Арган болдын ангараг нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Минопос за мөн хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдэв маань компани захирал байхын зовлонгоо ярилцсанаа. За 4-7 хоногийн яг энэ өдөр компани захирал байхын жаргалыг ярилцсан. За тэгээд ихэнх хүмүүс маань орж ирээд хүн удирдахын хамгийн жаргалтай мөч нь цалингаа тавиад ингээд ажилтнууд нь одоо ингээд ад жаргалтайгаар цалингаа авч байгааг харах баяртай байдаг гэсэн, жаргалтай байдаг гэсэн. За тэгээд шин байрны гэрчлэгээ ингээд гаргаж өгөх сайхан байдаг гэж ярьсан. За тэгээд ер нь бол ингээд хамт олонний уур амьсгал тийм ээ гоё байх сайхан байдгаа гэж ярьсан. За тэгэхээр өнөөдөр зовлонгоо сайхан тоочхон байна оо. Тэгээд мэдээж одоо цалингаа тавиад цалингаа авахыг харах жаргалтай байдаг бол эргүүлээд одоо юу гэдэг тэр хүмүүсийнхаа цалин тавьж чадахгүй байх мэдээж зовлонтой тий яаж ч бодсон доороо 10 ч вэ 20 ч вэ 200 ч вэ 350 хүн ч ажилладаг бай цалингаа тавьж чадахгүй компанийн үйл ажиллагаа доголдох юм бол мэдээж хэцүү зовлонтой байх тий. За тэгэхээр өнөөдөр яасан байх нь компани захирал байхын зовлонгийн тухай ярих нь байна. Тэгэхээр та манай шууд эфирийн утсанд холбогдож орж ирээд компани байгуулах тухай анх хизээ бодсон тий. Компани байгуулсныхаа дараах одоо хамгийн хэцүү юм нь юу вэ? Та компаниа буулгахгүй эсвэл зовлонтой ч гэсэн өргөжлүүлээд л яваад ах уу гэд нэг хүний бүрэлдэхүүндээ одоо X тайлан гаргаж өгөөл яваад байдаг компани ч гэсэн байж л байдаг тий. Яагаад анх компани байгуулах болсон ч гэдэг юм уу. Энэ талаараа сайхан ярилцах нь байна. Ингээ манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нийтлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлооныг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөний төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д утсаалбсан эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр нь тавьсан ярьж байгаа тохиолдолд таны яриа царигэж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо онтраагаад утсаар яриарай. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа компани захирал байхын зовлон гэдэг сэдвээр ярилцж байна. За одоо тэгээд хуваарь бизнес эрхэлдэг хүмүүс байлаа гэж бодъё л доо. Одоо лангуутай эсвэл өөрөө маникюр чийдэх ч юм уу энэ хүмүүс ч юм бол одоо өөрөөсөө компани захирал шүү дээ бас хөрхөн тий. За дараагийн сонсогч 96 Тэг 7 одоо дугаартаа сонсогчтой холбогдлоо. 96 Тэг 7 эхний сонсогч 96 Тэг 7 тасарсан. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа компани захирал байхын зовлонгоо хуваалцж байна. Түрүүчийн 7 хоногийн яг энэ өдөр жаргалаа хуваалцсан. За өнөөдөр бол зовлонгоо хуваалцъя. За тэгээд жаргал зовлон ээлжилж байдаг хорвоод одоо бид нар чинь та сайн үгийнхаа сэдвүүдийг сайхан задлаад нэг өдөр зовлонгоо ярьдаг бол нэг өдөр жаргалаа ярьдаг. За заримдаа жаргал зовлонгоо аль альны ч ярьдаг өдөр байдаг тийм ээ. За дараагийн сонсогч 89 Тэг дугаартаа сонсогчтой холбогдлоо. 89 Тэг. Эмжил радио. За тасарчлаа дахиад. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа компани захирал байхын зовлонгоо ярилцж байна. За ер нь бол гэхдээ манайхан надад бол жаргалтай үеэсээ илүү зовлонтой үеэ илүү их зовсон үеэ илүү их сандын болов уу гэж сандсан штэ. За дараагийн сонсогч 99 98 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 98. Эмжил радио. Ано. Сайн байна уу? За сайн байна уу? Та сайн төвд холбогдлоо. Радиогоо онтраагаарай. Сэдвээ сонсноо. Сэдвээ сонслоо. За таныг сонсож байна. За одоо уг нь бол компани байгуулад үйл ажиллагаа авч явна гэдэг бол одоо Монгол улс нэг том айл өрхөл авч явж байгаа. Нэгсвч олон мянган айлын ажил үйлдвэрлэлийг авч явж байгаа. За зүгээр Монголын нөхцөлд бол одоо нөгөө нэг татвар аж ахуйн нэгжийн орлого тий. Ийм л юмд дарамттай болохоос биш өөр ингээд бүх хүмүүсийг ингээд нэг 17 ажилтнтай байлгаад 17 айлын амьдралыг авч яваа цалин мөнгө өгч байгаа. Тэр талаас бол би амар гоёор хардаг байхгүй юу? Зүгээр Монголдоо гэж бодох юм бол зүгээр нэг компани байгуулахад асар их дарамттай. Улсаа төлөх татвар мөнгө те
компанийнхаа нэг одоо ганхгүй байдал талаас бол захирал хүний хувьд бол хэцүү. Бусдаар бол ингээд хамт олныг нэг дор базаад ингээд өөрийнхөө удирдлагын дээр ажиллах гэдэг бол хичнээн сайхан бэ. Аа. Гэж боддог да. Ер нь бол яг Монгол улсын хувьд бол яг жоохон компани байгуулна гэдэг бол бас чанга асуудал л да. Өчнөө олон компаниуд бий дагаад явж байгаа. Тэр донд эрсдэл үүрж байгаа. За тэгээд хичээлээр гад бас юмны ард гараад өдөрт эрэхтэй бүр компани групп болгоод ингээд том мундаг сайхан газрууд байна. Тэгээд багаасаа ингээд компани болгоод би байгуулад ихсэн цагаас эхлээд нөгөө нэг олон асуудлыг давж чадахгүй бууж байгаа юмнууд байгаа. Тэр дундаас ингээд мундаг ажилтай амжилттай компанийнхаа захирлууд бүгдэнд нь баяр хүргэе даа л гэж хэлээ да. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За яг хуурай бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол одоо би өөр дөөрөө л яриа л да. За би ч одоо бас нэг зочид буудал караоке паб ажиллуулаад доор 10 хүн ажиллуулж үзсэн. Тэгээд хамгийн их ирдэг дарамт шахалт бол төрийн байгууллагын дарамт шахалт байдаг. За яг одоо энийг одоо эдийгээр тэр байгууллага татан буугдсан ч гэсэн ер нь бол үнэхээр дарамттай байдаг байсан. За тэгээд нэрийн дурдаад яах вэ? За одоо тэгэл юу яадаг штэ. Онцгой байдлын ерхий газраас 2 жилийн онцгой байдлаас одоо 2 жилийн тусгай зөвшөөрөл авдаг. За тэгэл тэгэнгүүтээ стандарт хэмжил 100 газраас тохирлын гэрчилгээ гэж авдаг. За тэгэнгүүтээ нөгөө нэг арх пив зарах зөвшөөрлөө авна. За тэгэнгүүтээ цагдаагийн байгууллага, барилга хот байгуулалтын ямар юмчлээ ингээд нэм 5 газрын шалгалт зэрэг орж ирдэг. Тэгээд одоо мэргэжлийн энэтийн байгууллага бол татан буудаад ингээд салбар харьяа ямар угаа ингээд очицсон. За тэгтээ яг үннийг хэлэхэд бол ийм үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа газарт бол одоо уул нь бол ингээд нөгөө нэг шадар сайдан ч юм уу ингээд дээгүүр удирдах хүмүүс нь болохоор зэрэг одоо энэ хүмүүс бол танасыг шалгах, айлгах, торгох биш. Одоо танасыг ингээд чиглүүлж зөвлөгөө өгөх ёстой гэж ярьдаг боловч яг бодит амьдрал дээрээ бол зүгээр л ингээд амар юм шантаачнд орж ирдэг байсан. Энэ бол надад ч гэсэн бодит амьдрал дээр тохиолдож байсан. За тэгээд би ч одоо жишээлбэл тэр үедээ ингээд амар бадрангуй байгаа штэ тий 30 хэдэн настай залуухан тэнгүүтээ ингээ өөрөө би чинь хоол үйлдвэрлэл өөрчлөлийн технологич инженер хүн судлалын ухааны магистр дипломо гаргацсан ингээ харуулчин. Яг бол би яг мэрэгжлийн хүн мэрэгжлийнхаа чиглэлээр үйл ажиллагаа явуулаад байгаа байхгүй юу. Тэгэл бүх ажилчдаа нөгөө нэг одоо шинжилгээ өгсөн бүгдэнд нь өгүүлчихсэн бүгдэнд нь ингээ тэр нэг юм шинжилгээний дэвтэр ингээд эрүүл мэндийн дэвтэр нийлэгдсэн тий тэгээд бүх хүмүүст нь хүн амын орлогын албан татврын төлөвлөдөг. За ингээд амар бардан бүх зөвшөөрлүүдээ ингээд авцсан гэж байж ангууд яаж хийж байгаа л ямар нэгэн өвөө гаргаад тусгай зөвшөөрлийг мань хураагаад аваа явчихдаг. За тусгай зөвшөөрлөө хураалгана гэдэг бол ингээл үйл ажиллагаа тэр чигтээ зогсож байгаа гэсэн үг аахгүй айгүй хэцүү. Тэгээ би чинь тусгай зөвшөөрлөө хураалгаад яг одоо тэр нөгөө мэргэжлийн энэлтийн тухайн үеийн байцаагчтай л тулж байгаа юм л да. Тэгэл дээгүр яриулаад тэгэнгүүт наад бүхэн ч өстэй амар шазруу хүн байлээ өөрийн ирж одоо баг уушлалтгүй гэж хэлмэлгээл те. Гэтэл надад гаргасан зөрчил юу ч байхгүй л ахгүй. Тэгэнгүүтээ би чинь тэгэл аргаан бараал тэгэл яг цайныхан цагаар ингээд 2 тор дүүрэн юм авчичаал те ингээд нөгөө нэг бага зүгэл худлаа инегээл те яанаас то нэрэ яг цайныхан цагаар таарчлаа маа энийг идэж уугаараа гэлтэй. Тэгэл тэрнээс хойш тэр байцаагчтай дуртай цагтаа манаа дээр ирээд 12 цагаас хойш үйл ажиллагаа хаацсан байх хэрэгтэй байхад те ингээл те танах караокего онгоолго би орж дуулна гээл те тэгэл дайлуулж цайлуулдаг. Яг ийм л юм ингээл өрнөдөг байсан. Тэгээ ер нь бол мэргэжлийн хяналтын байцаагч нар гэдэг бол тухайн үед юу зөвлөж чиглүүлэх те биднийг бол угаасаа яг ийм үйлчлэгээ хуваарь бизнес эрхэлж байгаа ийм төрлийн үйлчлэгээ явуулдаг хүмүүсийг бол зүгээр л шантаажинд оруулдаг, дарамталдаг ийм хүмүүс л байсан шүү дээ. Тэгээд тийм ч утгаараа энэ байгууллага татан буугдсан байх гэж би зүгээр боддtiin. Тэгээд яг энэ төрлийн хүмүүс бол иймэрхүү хүмүүс бол би одоо тэгтээ тэргүй байгууллагын тэр чигээр нь хэлээгүй л дээ. Зүгээр нэг ийм насаараа ингээд нэг юм олон жил ажилласан. Тэгээд нэг юм тэтгэвртэй гардгуу, нэг заваан тэгээд тэгэлэнгүүтээ нэг юм одоо ингээд тийм халдашгүй нэг бүрэн эрэхтэй юм шиг те тэгээд нэг юм амар педгэр тэгээд ийм хүмүүс бол өстой яг ингээд мөнчөөгрөөрөө ингээд мөнгө олох гээд зүтгээд байгаа явж байгаа энэ хуваарь бизнес эрхэлдэг хүмүүстэй бол үнэхээр их дарамт шахалт үзүүлдэг амар шантаачнд оруулдаг. За энэ бол яалтчгүй ингээд хүн өдөртөж яваа нэг байгууллага авч явж байгаа хүмүүсийн хувьд бол маш том зовлон гэж бол би бол харсан. За хамтран хэлэг танилцуулаад дараагийн сонсогчтойгоо холбогдъё. Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Минопос хамтран ажиллаж байгаа.
За альч банкны пос хэрэглэдэг бизнес эрхлэгч посын орлогоор одоо барьцаагүй, шимтгэлгүй, шуурхай зээлийг газар дээр шийдвэл авах боломжтой. За тэгээд бизнесийн орлогоо одоо нөгөө пост төхөөрөмжөөр авдаг бизнес эрхлэгч эргэн аж ахуйн нэгжид бол энэ хамааралтай шүү дээ, тийм ээ. За 30 сая төгрөг хүртэлх барьцаагүй, шимтгэлгүй, шуурхай, эргэн төлөлтийн таата нөхцөлтөө одоо зээлийг газар дээр нь шийдвэрлэн авах боломжийн талаар би яриад байгаа. За тэгэхээр тань танилцуулж байгаа энэ пос нь Минупос брендийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж юм байгаа. За тэгээд давуу тал нь бол харилцагч руу харсан жижиг дэлгэцтэй учраас тэр дэлгэцээрээ QR уншуулах, за мөнгөнд үнгээ харах боломжтой. Тэгвэл энэ посыг эхний ээлжийн худалдан авагчдад Google лизингээр төлөх боломжтой болгосон байгаа. За ерөөсөө өдрийн 15,000 төгрөгөөр 40 хоног төлөөл өөрийн болох боломжтой гэсэн үг байна шүү дээ, тий. За тэгэхээр нэг ийм сэтгэл байна. Өөр банкны пос хэрэглэдэг байсан Минупосоос 10 сая төгрөгийн посын шуурхай зээлийг аваад өдөр бүр 33,600 төгрөг автоматар төлөөд явж байгаа. Үнэхээр амар санагцсан. Зээл авах бүрт одоо хүү бурдаг гэдэг нь маш их таалагдсан гэд. Тэгэхээр та пос машинаар бид нэр зөвхөн ингээд карт уншуулаад тооцоо хийдэг байсан бол одоо ингээд те шууд бас нэг өөр кассачин машинаас ингээд одоо нөгөө нэг биднэрт өгдөг баримт гардаг байсан бол энэ эдний пос машинаас хамт бүгдээрээ гараад за тэгээд дээрэс нь та ингээд зээл аваад тэнгүүтээ та угаасаа нөгөө өдөр тутмын орлоготой жижиг хүсний дэлгүүрээр ажилладаг бол зүгээр ингээд өдөр тутмын чинь орлогоноос ингээд 33,600 төгрөг зэчилбэл татагдал байх нь шүү дээ, тий. Ингээд маш олон талын ашигтай байх нь байна. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9995 86 73 гэдэг утаснаас аваарай. 9995 86 73. За ингээд төрөл хамтран ажиллагчаар Минупос хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 99 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99. Энжел радио байна уу? Байна. За сайн байна уу? Та сайн нөхөрлөл холбогдлоо. Сэдвээ сонссноо? Сонссон. За таныг сонсож. За юуны өмнө танай хараадын бас ажлын амжилт үлээ. Сонсогч нарт сайхан эрг мэдээлэл өгөөж амт харилцаа үүсгэдэг танай хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За ер нь яагаад компани болгосон гэдэг ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх заавал ажилчинтай байх ёстой. Тэгээд ажилчныхаа эрх ашигыг хамгаалах тэдний нийгмийн асуудлыг шийдэхин тулд заавал нийгмийн даатгал төлдөг ямар нэгэн байдлаар улсад бүртгэлтэй байх ёстой учраас компани байгуулагдаж байгаа. Байгуулсан ер нь бол За тэгээд ер нь бол компани өдөртөж явна гэдэг бол нэгдүгээр өөрийгөө боловсруулах, хоёрдугаар өөрийгөө өргөн цар хүрээтэй, мэддэгтэй, мэдээлэлтэй байх гал бас олон асуудал биелдэг. За тэрний цаана дахиад эргээд энэ бүгдийг хийгээ явсны дараа хатан тавьчлах сайдууны зулдах шиг болдсон шүү дээ. Ер нь компани захирлууд чинь. Нэг талаас ажилчаа ажилуулж байгаа бол тэр хүнийхээ нийгмийн асуудлыг шийдэх ёстой, цалин гэнөх ёстой. Нөгөө талдаа нийгэмд төрд улсад бол бас өөр хариуцлага хүлээгээд явчихж байгаа учраас. За тэгээд бизнес маань ашигтай яваад ямар нэгэн байдлаар одоо мэдээж зардлаа нөхөж ашиг гаргаж явах ёстой юм маань. За янз бүрийн хүчин зүйлээр шалтгаалаад давгч хүчин зүйлээр шалтгаалаад бол тодорхой хэмжээнд гацах. За тэгээд саатах ийм асуудлууд гарахаар эргээд нөгөө ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй бараа бүтээгдэхүүнээ борлуулах гээд хичнээн менежментийн зөв шийдэлтэй явсан гэсэн бас нэг зарим нэгэн саатууд гардыг. За түрүүний өөрийн чинь хэлдгээр нөгөө нэг төрийн ямар нэгэн хяналт шалгалт дарамт гэдэг бол бас компаниуд дээр бол асар өндөр орж ирдэг байхгүй юу. Тэгээд нөгөөх нь одоо жишээ нь торгуулийн арга хэмжээ авлаа гэхэд аж ахуйн нэг чинь хэдэн хувь төгрөг үлээ, за хувь хэдэн төгрөг байх үлээ гэдэг иймэрхүү асуудал гардаг. Ер нь бол яг хувийн хвшилт хамгийн том дараа болж байгаа юм нь бол төрийн дунд албан тушаалын менежерүүд их садаа болдог. Өөрсдөө их юм бүгдийг мэддэг, бүгдийг чаддаг гэдээ ойлгоцсон. Гэтэл яг тухайн мэргэжлэрээ, тухайн салбартаа, тухайн зах зээл дээр өөрийгөө дайчлаад хамт олноо бүрдүүлсэн. За нэг тодорхой хэмжээний түрүүний ярьсан сонсогчийг олон хүний аж амьдрал тэрний цаана одоо нийгэмд үзүүлэх давуу талууд нь юу вэ гэдэг энэ бүгдийг хараад хийж байгаа хүнээсээ илүү би бараг чадан чи бараг миний үгээр явах хэвээр энэ чинь энэ зөв шийдлээ хамгийн зөв шийдэл нь ингээд яг нөгөө нэг амьдрал дээр тулж байгаа бизнес дээр тулж байгаа шийдлүүдийг бол олж хардггүй. Энээс болоод нөгөө тухайн үйл ажиллагаа маань доголддог. За жишээ нь одоо манайх нэг тухайн төрийн үйлчлэгээ үзүүлдэг аж ахуйн нэгж төр хувийн хвшлийн түншлэр гэтэл яг зүгээр нэг жижигхэн мэрэгчлэтний алдаанаас болоод манай орлого хичнээн хугацаагаар алдаг. Тэрний цаана ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх цалингийн тавих. За тэгээд мөн нөгөө дулаан
сахилгааныхаа төлбөрийг төлөх, за нийгмийн даатгалын хэмжээл татварууд өгөх гэдэг бүх асуудлууд ганцхан хүний үзэмж, ганцхан хүний за магадгүй нөгөөх нь өвчтөй болоод яваад өгвөл хэдий хугацаагаар ирэх үү. За нөгөө оролж байгаа албан тушаалт нөгөө ажлыг чинь бас мэдэхгүй. Нөгөөх нь арай хийж нэг гадарлаад явж идэл. Ингээд нэг иймэрхүү асуудлууд одоо ер нь компани бол одоо бол Монголын нөхцөлд бол хэцүү болж байна. Дээрээс нь одоо сүүлийн үед бол татвар, за нийгмийн даатгалын шимтгэл одоо үнэндээ бол одоо бид аж ахуйн нэгж эрхэлж байгаа хүмүүс бол үнэндээ хэцүү болж байгаа. Бид нар ч одоо өөрсдөө цалингаа авахгүй гэж ажилчдынхаа цалин тавиад хоолыг нийлүүлээд ингээд нэг ямар ч зүйл аргацаагаад явах гэдэг. Гэтэл бол цаана бол асар том проблемуудын өмнө ажилтнаас өмнө компани удирдлага бусад бэрхшээлүүдэд тулдаг. Гэхдээ энэ бол яг зовлон биш тулах ёстой гэж байгаа боловч зарим нэгэн одоо нэг үйл өшөөс имийг ойлгодгоо өөрийнхөө эрх ашигын үүднээс шийдэх гэсэн төрийн албан тушаалтын ч юм уу менежерүүд, дунд тушаалын менежерүүдээр очиод ингээд асуудлууд гацдаг л да. Тэгээ одоо бол яг энэ хамаартай жиж хамаардгүй ч юм уу. Одоо бидний зөвхөн аж ахуйн нэгж удирдах байгаа хүн иргэн бол би өөрөө зүгээр сайхан ажиллаа хийгээд орлогоо аваад за орлогынхаа албан татварыг нэг сайн дураараа нөгөө тайлангаа гаргаж бүгдөө ингээд төлөө явчихна. Нийгмийн даатгалын шимтгэлээ хэдээр төлөхөөрөө тэрийгэ төлөө явчихна. Гэтэл аж ахуйн нэгжид за цалингийн үг нь ажилчин цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Гэтэл аж ахуйн нэгж давхар тэр хүн дээр дахиад 10 хэдэн 3% нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байхгүй юу? Тэр мөнгө тухайн ажилчныг тэтгэврт гаргахад нэмэгдэж очтгоо. Энэ бол нэг ёсондоо ажил хийлгэж байгаа би ажлын байр гаргачаад баялаг бүтээж байгаа хүнд нэгснээ торгуул болчихж байгаа байхгүй юу? Тийм байна шүү дээ, тий. Нийгмийн даатгал шууд дээр нь хийгээд авчихна гэсэн үг байхгүй юу? Гэтэл одоо өнөөдөр манайд ажилладаг Батхаа тэтгэврт гаргахад за сая төгрөгнөөс 100 хэдэн мянган төгрөгийн нийгмийн даатгал төлөвлөжсэн бол тэрүүгээр нь бодож л тэтгэврийн тогтоодог болохоос биш ажил олгогчийн нэмж өгч байгаа хувийг нэмж тооцдоггүй. Тэгээ яг иймэрхүү митийн бид ажил олгогчтой илүү дарамттай нийгэм одоо бий болчиход байгаа юм. Тэгсэн дөрнө хуваараа зүгээр юм хийж байгаа хүн бол хичнээн жаргалтай хаах үедээ хаагаад өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөлж явчихна. Гэтэл зайлшгүй ажилчин ажиллуулахаар тэр хүү ажилчны өмнөөс би нийгмийн хариуцлагын хүлээх үүднээс аж ахуйн нэгж байж аж нийгмийн даатгалын шимтгэл татврын төлж эрүүл мэндийн даатгалын төлөх болдог байхгүй юу? Яг ийм юм дээр бол одоо тэр бид нар бол одоо бас энэ юугаа энэ нийгмийн даатгалын шимтгэлийн тэр нэмж ажиллаж олгочоос авч байгаа хувийг нэг бол ажилчинд өгөх юм бол бид нар ажилчныхаа ирээдүйн хөрөнгө оруулалт хийж байгаа төлөв. Нэг бол тэрийг тэнд тооцохгүй бол биднээс авах үндсэндээ шаардлагагүй байхгүй. Одоо 100 сая төгрөгийн цалингийн сан гардаг бол би сар болгон 10 хэдэн сая төгрөгөл зүгээр л төр өгөөд байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. Иймэрхүү зовлонгууд байдаг. Ер нь бол гэхдээ яг өмнөх нэвтрүүлгээр нь жаргалыг ярьсан бол одоо зовлон нь бол нэг иймэрхүү байна. Тэгээд дээрэс нь ажилчин болгоныхоо эрүүл мэндэд анхаардаг, ажилчин болгоныхоо ажилт нь ер нь бол компани өрдөн гэдэг бол өөрөө сэтгэл зүйч байдаг. Дээрэс нь хуульч болчдаг, дээрэс нь нягтлан болчдаг. Тэгээд менежер гэдэг бүхэл юм хийгээд явдаг. Тэгээд ер нь бол та одоо компани удирдаад хэдийн хугацаа өнгөрч байна? За ер нь бол манайх нэг 15-6 жил болж Ааха, байна. зөв. За. За, холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За, Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар за, автомат худалдаа дэмжиж ажиллаж байгаа. За, автомат худалдааны төвийн автомашинтай болоход амархан өдөрлөг 5 дугаар сарын 16-нд эхэлсэн. Тэгээд одоо 20 одоо эн чинь өнөөдөр бас үргэлжилж байгаа болоод л явж байгаа байлгүй дээ тий. За 16-нд эхэлсэн. За тэгээд 1200 гаруй баталгаатай автомашиныг 2-оос 10 сая төгрөгийн хямдралтай худалдаалахаас гадна зээлийн хамгийн өнгөлтөө нөхцлөөр урьдчилгаан тэгээс 40%, хугацаа нь 12-оос 96 сараар ирсэн хүн бүрт бэлэгдэгээс гадна худалдаа авсан автомашин бүрдээ 1 жилийн баталгаат хугацаа олгодог. За энэ өдрүүдээр автоэрийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллага, даатгал, за нэг дор хурдан шурхаагаар зөвхөн танд үйлчлэх юм байна. За ингээд автомартт уулзцаая гэсэн байна. Утас нь 7711 31 33 7711 31 33. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч автомарт автодалта баярлаа. За дараагийн сонсогч 99 TIG студи дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 TIG 9. Эмжил радио байна уу? Байна. За сайн байна уу? Та сайн тул холбогдлоо. За сэдвээ сонсноо хөө. За. За таныг сонсч.
За би болохоор өөрөө нэг хуваараа хүүхдийн цэцэрлэг ашиг. За. Тийм. Я одоо нэг 10 жил болж байна. Ааха. Тийм. Тэгээ яг ер нь бол юм хариуцж ажиллуулна гэдэг чинь бол ер нь сайхнасаа зүүн амир их шүү дээ. Ер нь хариуцлага гэдэг юм амир өндөртэй шүү. Ааха. Зөндөө олон хүмүүсийн одоо ар амьдралтай холбоотой болж байна, цалин мөнгөтэй холбоотой болж байна гэдэг чинь илүү өөртөө тавих хариуцлага нь их өндөр болд юм уу? Ааха. гэж бас боддог. Тэгээд бол цалингаас нөгөө салбарын үед бас нэг хэцүү юм нөө эцэг эхчүүтэй тулхаах. Тэгээд хувийн цэцэрлэгт хичнээн ингээд нөгөө нэг төлбөр төлж байгаа тусмаа л одоо би танаа цэцэрлэгт нэр хүүхдээ мөнгө төлөөд явж байхад танах инглээд иглээгээд эцэг эхчүүтийн харилцаа эцэг эхчүүтэй тулхаас нэг хэцүү юм бах тий. Ер нь бол тэр талын нөгөө харилцаа хандлага гэдэг чинь одоо ер нь бол бүгд ч хамгийн нандин хүн штэ ер нь хамгийн тийм тэгээд дээрэс нь ямар ч нөгөө өөрийгөө бие даах чадваргүй болохоор эцэгчл гэдэг юм амар сайн байна. Тэгэхээр нөгөө хариуцтай ажиллаж байгаа багш нартаа бас айгуу сайн итгэж өөрийн өвч одоо бас урамшуулж ч юм уу ингэж нэг амар тийм нөгөө амар тийм юу гэх юм дарга цэргийн харилцаатай биш ч юм уу тийм байж тэр хүмүүс бас нөгөө эцэг эхчүүдтэйгээ би энэ хүнд ийм үүрэгтэй гэдгийг ухамсарлаад ч юм уу эсвэл бол хүүхдийн төлөө тэр хүмүүс ч гэсэн тавьж байгаа шаардлага хүүхдийн төлөө багшийн тавьж байгаа шаардлага ч юм уу багшийн хандлага ч гэсэн тэр ажиллаж байгаа ажлын гол зорилго нь хүүхдийн төлөө гэдэг энийг чигтэл харж чадвал тэр хэл ам ч юм уу одоо ийм үйл ойлголцол айгу багасаад идэг. Тэгэхээр энийг эхнээсээ гэрээгээ ихтэй ч юм уу эхнээсээ хүүхдийн сухтаа айгуу сайн гуруулаа суужгаад удирдлага нь эцэг гэх нь багш нь суужгаад за ийм зорилготой манай байгууллага ингэж явна. Та нар багшийн цэцэрлэгийн нэр хүндэд бол ингэж хардаж болохгүй. Хэрвээ асуудал гарах юм бол ийм дараатай явна. Энэ хүн бол мэдээж ингэж нэг хүмүүсийн зарим нь ингэж боддог штэ. Манай хүүхдийг ингэж бараг алж чадчих юм шиг тагж байгаа шиг ингэж амар юм дөхөж байгаа юм шиг. Өөртөө тийм стресстэй тийм сэтгэлзүйтэй бол битгий үг. Тийм сэтгэлзүйтэй тийм айцтай хүүхдээ өвч байгаа хүний хүүхдийн гэсэндээ тийм айцтай байх. Цэцэрлэг гоё шүү ингээл тий миний хүүхд очиад гоё хүүхдэн багш нь хөөрхөн шүү ингээл гоё олон найзуудтай олон найзтай олон гэл ингээл ээж аав нь аюу гоё ихтгэлтэй гоё баяр хөөртэй хүргээд өгвөл үлдтэй хүүхд чинь сэтгэл зүйн зүгээр байхгүй. Шөө нь яруу дараг гээл багш руу ингээл нөгөө бараг мэдлэхгүй тий ингээл нэг дуртай дургу хүүхдээ ингээ хүчээр хүүхдийг гуйж авч байгаа юм шиг ингээл хандлага гарангууд хүүхд үлдэхтэй хүртэл аюу хэцүү үлдэх. Тэгээ гоё бие авч тэгэхээр ингээ нөгөө анханаас аюу сайн ойлголцсон. Тийм байна. Тэгээ одоо би бол харилцаа гэдэг юмыг бол одоо энэ багш нар үйлчлэгээний ажилчид бол бүр ингээд тултсан айгүй гоё өөрсөндөө суулгаад юм уу өөрснөө ухамсарласан бол амар хэцүү ажил байна. Зөв. Гэж бодчих. За. Манай дээр бол одоо бүр 10 жил ажиллаж байгаа хүмүүс айгүй хөөрхөн айгүй зөв болсон мундаг багш нар дахиад салбар цэцэрлэг нэгээ гарч байгаа багш нар зөндөө. За. Тэгээд ер нь бол дэмдэмэндээ амьдардаг хороо юм чинь айгүй сайн нэг ойлголцчихл ямар ч ажил дээр бид нар дээр бол маш олон одоо төрийн байгууллагууд одоо тийм байхаас ч аргагүй хүүхдийн байгууллага. Тийм. Эрүүл ахуйд талаас нь боловсрол талаас нь мэрэгжлийн талаас нь ингээл галын газар цагдаагийн газар камерын хяналт гэдэг нэг бүх талаас ерөөсөө ингээд нэг 100% шалгуулдаг газар байхгүй юу. Тэгээд тэрэн дээр бас уннаа. Бас энэ нөгөө нэг юм 100% байдаг газар хүнч байхгүй шүү дээ. Тэгээ уунаа нөхөө амтангүй янз бүр болсон. Тиймэрхүү юм зөндөл гарна. Тэгээ дэрэндээ бас шамдрах үе байна. Одоо би ч өөрөө цэцэрлэгийн багш хүн байнгут галын талаар би галын мэрэгчлэлт юм биш шүү дээ. Тэгэхээр бас мэдхгүй чадахгүй юм зөндөө байна. Тэнгүүд тэр ирж байгаа хүмүүс нь яг галын юм мэдчилтэй хүнээсээ шалгалт авч байгаа юм шиг тэгж хайрцдаг ч юм уу шалгуур хайрцдаг. Одоо нөгөө уул нь ингэдэг үстэй эхлээд нөгөө нэг ийм бүрдүүлгээд одоо жишээлбэл манай дээр одоо юу гэдэг ингээд юу хэрвээ танах газ ажилуулдаг бол одоо 5 метрийн хол ингээд одоо боллооноо байрлуулна тэнгүүтээ газ мэдрэгч заавал байршуулах хэрэгтэй.
жоохон хий алдгаад л одоо тий тохиолол ажиллаж явах хэвээр. Тэнгүүтээ ингээд давхар олгон дээр нөгөө гарцсан схем зураг байх хэвээр. Тэнгүүтээ ингээд аваарын гэрэл үүдэндээ байх хэвээр гэдэг ингээд ийм бүрдүүлгээ тэгээд дараа нь үржиж чадгадаг тий. Мөн одоо тэр хэвээрээ стандарт байдаг. Тийм, ер нь бол стандарт байдаг. Ерөнхий нийтлэг үйлчлэгээ байгуулалт байх хэрэгтэй стандарт байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө галын дүгнэлтээс сунгуулах болно. Нэг байцаагч ирнэ. Тэгэнгүүт ядчил тэр нөгөө нэг галын ормоор тэр нэг ямар айлгүй юм уу лээ тэр чинь мэрэгчний хэлмэлээ асуугаад чинь мань мэдгүй шүү дээ. Улаан нөгөө халуус ашиг юм уу энэ тэр манай багш хөө тэгээд огстой сэтгэл бүр өнгөө байдаг байхгүй. Тэр шиг нөгөө бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй болчихсон. Ихтэй ингэдэм байлээ. Тэр одоо тэр нөгөө нэг улаан халуун сав шиг юм байна штэ. Тэр чи уул нь одоо ингээд гал гарахад бид нар яг ингээд байнгын бэлэн байдал тэр ингээд ажиллаж явах хэвээр. Гэтэл бид нар галын хор штэ одоо тэр чинь тий. Тэгээд тэрийг ажилуулж мэддэг хүнч баг байдаг үлээгүй гэд. Тэгэхээр үнэтэй байх мах тэмдэглээ энтрийг бас айгуу сайн мэдчих хэвээр. Уул нь тэгээд бид нар эхлээ хурж ирээд яг ёстой нөгөө нэг зааж чиглүүлж зөвлөгөө өгөх хэвээр гэдэг утгаараа ядаж нэг тийм сургалт явуулчвал ядаж олон хүүхэн ажилдаг газар бол тий ядаж л одоо галтүмөр гарлаа гэхэд тэрнтэйгээ яаж харьцах вэ гэдгийг мэддэг болно штэ тий уул нь бол би нөгөө тэгээд нөгөө харин би бүр тэгээд ичээд бүр сургалт авъя гэж за бас өөрөө ч ихсэн чи яана энэ одоо нэг юм жоох нөгөө дөнгөж төгсөө яа энэ галын авар гэдэг ингээ би ч хэлээд өгч чадахгүй өгөхгүй балаа юмаа гэж ичээд сургалт авъя гэсэн чинь манай албанд хүсэлт өг. За тэгээд энд нь очиж хүсэлт өгөөд одоо би 4 сар гарan болцгаа. Наад дээр сургалт нь ирээгүй л байна. Тэгээд манайх бас тэр юу жагсаалт мөхсалтанд нь орсон байлгүй дээ л гэж байна. За. Тэгээд сонсдог шүү, бас гоё дэмждэг шүү. Амьдрал гоё ингийн гоё зүйлүүдийн талаар яриад бас нөгөө төвчлийг гоё давхад минь шүү. За баярлаа. За амжилт. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За. Онцгойлынхан сонсож байгаа ах уу гэдэг баггүй. За арьяараа битсэн байна. Заки ах уу зүгээр миний туршлагаас бол олон өөр гэрийн хүмүүс нэг дор цуглахаар зөрчил их гардыг юм байна лээ. Хоорондоо гар нийлэхгүй байх нь ажилчдыг стресстүүлээд байдаг юм байна лээ. Татвар бол яах вэ? Аль болох Закигийн хувийн зохион байгуулалт юм байна лээ гэсэн байна. За дараагийн сонсогч Ирис Тик 2-той дугаартай сонсогчтой холбогдлоо. Ирис Тик 2. Амжилт радио. За сайн уу? Та сайн өдрөд холбогдлоо. Таныг сонсож байна. Би одоо бас барилгын салбарт юм хийгээл явж байгаа юм. Тэгээд заримдаа нэг болж бүрдэхгүй шийдвэрүүдэд нь жоохон эргэж хармаар санагдаад байна. Одоо нөгөө бид чинь нэг ажил олгогч гэж тодорхой хэмжээний бас хүмүүсийг цалинжуулаад өөрөөсөө бас тэрнээс хаалганд одоо гэрээ хамаг хэрэгцээл болгож байгаа. Тэнгүүд энэ төрийн янзын бас нэг шийдвэрүүдийг эргэж харахгүй бол башин би нэг 18 газартай байлаа чинь тэр газар дээр нэг яг зориулт нь хөдөө аж ахуйгаар авсан байлаа. Тэгээд энэ жил нөгөөдгөө нэг 50 шиг суур башгийн суур хийчихэд нөгөөдгөө хавс олгосон гот тэр нэг хөдөө аж ахуй 2008 онд болсон гэрчлэгээ байгаад байдаг. Тэнгууд тэрнийхээ нөгөө одоо дуудлагын анхны үргэлжлэр үйд чинь байгаагүй. Тэгээд одоо нөгөө хөдөө аж ахуйн зориултаар газрынхаа төлбөрүүдийг 18 газар дээр авч ирсэн. Одоо ингээд салгаад иргэний фирмаар өдөр нэг байшин барьсан юм байна. Тэр бүхлээр нь одоо заавалч дуудлагын анхны төлөх ёстой. Тэр нь бол 420 сая төгрөг гэдэг юм тий. Тэнгууд нөгөө ажил олгогч одоо бас бизнес хийдэг хүмүүсийг бас ингээд газартаа болгоод байшин савтаа болгоход бас аль алиндаа их хоёр талын хэрэгцээгээр тийм ажил хийх гингууд нөгөөд чинь тасалж өгөө бид нар 50 сая 3.5 гагаад тэр одоо дуудлын анхны нэг 100 сая чинь ихний хэлбэлээд байшин саваа бариад хүмүүстэй хүлээлгэж өгөөд дараагийнхаа ээлжигээ таслаад ингэ доо тийм байхгүй дуудлын анхны нэг бүтээр нэг бол бараг нэг газрыг хураах гэсэн тийм байна. Тэгээд одоо бас төрийн юу бас дарамт болоод ахын ерөнхийдөө буян хата тэрийн хаваалтыг хийгээд одоо яа одоо нэг боломжоор авахгүй тэгээд би ч ашиглаж чадахгүй төрч ашиглаж чадахгүй хоёр орныг дундын нэг юм үйл шиг болчих гээд. Тэгээд ажил олгогч яг нэг үйлхэд одоо бид нар татвар ингээд төлөөд явахаар өнөөдөр Монголд яг нэг чистний ажилтдаг байгаад цөөхөн болцсон. Ингээд яг үнц ажилтаа авчингууд ингээд нэг үнц ажилтсан чинь тогтмол цалинтай болж их ихтэй бараг таарна. Тэнгүүд нөгөө хүмүүс зүгээр л
цагаан өгчөж байгаа нэг сараар үцгээд 15 хоногоо үцгээд цалингаа авсан л та. Тэгэхээр бүтээн яг муу болчиход байна. Тэнгууд одоо бидний яаж ажилласан юм одоо бос энэ компаниуд эсвэл компаниуд үндсэн ажилтны гэдэг нь баг бас болгоод цөөхөн нэг хяналтын инженерээ тавиан одоо тэр хяналтын инженерүүд нь баригадад орж иж баригадуудтай ажлыг хяндаг. Тэгэхээр нөгөө ганцхан байх болж нийгмийн даатгал цалин тавих тэгээд дээрэс нь хоолунд одоо тэгээд нөгөө ар гэргээл ажилтаа гэдэг их том юмнууд нь ерөөдөө байх болчихж байгаа юм л да. Тэнгууд одоо бид нар баригадуудтай хамтраад одоо нэг захиалга авангуудаа нэг гайгүй сайн хийдэг хэдэн хүмүүстэй хамтраад та нар энийг дуусгаад тэдэнд өргөхээр бүтээнжин шал өрөө. Одоо шинэ тэд цалин аваад 7 хоногийн дотор хийсэн тохиролцоод хийхдээ тэр 2 хоногийн дотор хийсэн бид тэр гарчих яг нэг ажил дээр ингээ харангууд та нар ингээ өдрийн нэг 100-аас 150 мянган төгрөг 200 мянган төгрөг нөгөөдөл маань гээл ингээ өдөр тамхитаал ингээ сулцсаал нэг өөрийгөө дайчлахгүй яваад байна. Тэгээд нэг 7 хоногийн дотор тэр ажлыг үүсгэсэн юм. За дараагийн сая руу та нарыг энийг тохиролцож байдаг. Яг 7 хоногийн цалин гарч 6 хоногийн цалингаа тохироод хийчих нэг 2 хоногийн төрчих. Тэр хүн яг өнөөдрийн сэтгүү яг тийм л Монголын. За. Тэгээд дээрээс нь төвтэй гоё ингээд нэг юм юу яд ингээд хамтран ингээд нэг ингээд сонсож ажиллаж чаддаг бол айгүй их энэ ажил амжилттай л та. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Хүүхэд бүрт эрүүл амттан Хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family хамтран ажиллаж байгаа. За 15 дахь жилийнхээ ойг угтаж байгаа үндэсний тэргүүлэгч импорт борлуулалтын компани OG Family Holding бяцхан үрсийн баярт өдөрт зориулан дараах бэлгийн багцуудаа захиалга авч байгаа юм байна. За ингэж байгаа юм байна. Raw Patrol, Barbie, Hello Kitty сэдвт бэлгийн багцууд нь одоо дуртай баатруудтай холбогдсон тоглоом болон амттд нар баялаг, баярын уур амьсгал бүртгүүлсэн хамгийн сонирхолтой сонголт байх нь байна. За мөн эрүүл мэндийг эрхэмлдэг хэрэглэгчдэд зориулсан эрүүл мэндийн багц нь чихрийн агуулмж багтай, тэнцвэртэй, найрлагатай, амттнаас бүрдсэн бөгөөд ээжүүдийн итгэлтэй сонголт болж чадах нь байна. За мөн олон тоогоор бэлэг өгөхөд зориулагдсан 5 төрлийн хямд огц нь хөөрдөн савлгаатай хэрэгцээд бүтээгдэхүүнүүдийг агуулсан ухаалаг шийдэл болох нь байна. За тэгэхээр та бүхэн захиалга пэйжээр нь болон утсаар өгөх боломжтой. За мэдээж бүтээгдэхүүнүүд нь бол стандарт одоо би өмнө ч гэсэн ярьжсэн те эднийх одоо ингээд тээвэрлэлтээсээ ахуулаад хадгалалтын горим за ингээд бүх юм нь стандартын дагуу байдаг. За хугацаа уртасгагч агуулаагүй, өнгө оруулагч ашиглаагүй, чихрийн агуулмж багтай, за үйлдвэрлэгчээс аль бие усны эрэхтэй импортлж оруулж ирдэг, шинжилгээний бичигтэй, өнгө үзэм сайтай, чанартай гэх мэтчлэн маш олон давуу талууд байгаа. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 85 2112 8888 42 3 гэдэг утсуудаар аваарай. Тэгээ OG Family гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. За өөрөө биеэрээ очижуулзъя гэвэл Ярамгийн гүүрлүү явах зам дагуу OG Family Holding-ийн байр нь байдаг. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүүхэд бүрт эрүүл амттан гэсэн уриатаагаар Хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 99.1-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.1 Эмжид радио. Багууд юм бит. За сайн байна уу? Та сайн төлөвлөлөө. Сэдвээ сонссон нөхөө. Сонс. За таныг сонсож байна. Тэгээд суул гой сэдвээ үуч чинь тэгээд одоо би нөгөө зүгээр дэлгүүр ажилладаг байхгүй та тэгээд 2-3 хүн цалинжуулаад тэгээд юу гэх тийм хамгийн гол нь манай хэд бол ерөнхийдөө гайгуултай тундуур янз янзын хүмүүс ингээл орж ирэл ажилд ороод гараал явдаг. Ерөнхийдөө нийтлэг ажиглагдж байгаа юм бол нэг ажил олгогч ажилтан хоёрын хооронд гараад байгаа нэг гол жоохон төвөгтэй юм болохоор манайхны нэг юм сэтгэхүй байгаад тах шүү. За. Нөгөө дөрөвний залуугийн хэлсэнтэй юм адилхан цаг нөхцөх. За. Яг одоо нөгөө өөрийнхөө төлөө ажиллаж байгаа, өөрийнхөө төлөө эндээс энд өдөржингөө би ингэж цаг ингэж хугацааг ингэж алдаж энд ингэж байгаад би эндээс ингэж мөнгө ингэж аваад миний амьдрал ахуйд ингэ хэрэг болж байгаа гэдгээ ойлгохгүй зүгээр л нэг өглөө ажилд ирдэг ингээл орой явдаг. Манайш нөгөө борлуулалтаараа ингэж цалин бодогддог болохоор ингээд өмнөөс ингээд өдөржингөө ингээд камер хараа суучихдаг ингээл нэг буу орж ирэхэд ингээл нэг заавал тал нэг хүн зүгээр суулчлаатай гаргаал явуулах жишээ нэг чинь одоо нэг хүнд ингээд яаж хийж байгаа нэг юм ингээд зараад ч юм ингээд нэг юм зарахад л ингээд ажил цалин дээр бонус олгодвол баг сарын 5-6 сая төгрөгийн цалин авах боломжтой байгаа байхгүй.
Тэгээд уулын тэгээд тийм тохиолдолд харин ч идэвхтэй ажиллахгүй байна уу ч тоо. Харин тий үгүй энэ бүр эсэргээр ингээд тэгээд тэрс маань ингээд нэг жоохон 20 тэм төвхтүүд ингээд авчихаар. Ерөөсөө ингээд цалиндаа хамчдаг юм эсвэл нөгөө сая хэдэн зуугийн цалин авсараа тэрэндээ ингээд тасал болчдөг юм уу. Тэгээд яг нэг тийм хандлага ажиглагдаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө амьдрал авахд нь хэрэг болно. Би ингээд арай ахгүй юм ингээд олон юм зарчвал цалин их аавна та. Цаашаа ингээд нөгөө мөнгө төрөх хурайд амьдралаа ингээд дээшлүүлээ та. Өнөөдрийнхээ амьдралыг маргааш нь дахиад дээшлүүлээ тагс нэг тийм нэг юм юутай хүмүүс байдаг шүү дээ. Ажилдаа одоо сэтгэлдээ хандахгүй л байна гэдэг тийм үү? Яг сэтгэлдээ хандах нь хандаад байгаа. Гол нь нөгөө нэг одоо нөгөө гол нь нөгөө орлож байгаа орлогоо одоо дээшлүүлэе. Надад чадвар байгаа шүү гэдгээ яахгүй зүгээр нөгөө юм цаг нөхцөөг зүгээр за болцоо гэдэг нэг юм нэг өдөөний нэг уулын орой хараад нэг өдөржингөө сууж чаддаг хүмүүс шүү. Тийм хүмүүс айгүйх байгаад байна. Жохон юутэй байна нэг юм одоо нэг юм язгансан нэг юм дотроосоо үнэ асаасан нэг юм ирч хүчтэй нэг байдаг да ингэж хийгээд нэг тийм зан чанар их дутагтаад байна. Ер нь жоох ингээл нэг анзаарагдал нэг юун дээр ч хэлээ 5 хүний нэг сэтгцэн янзны жоохон жижиг шажиг юм цаа гэж яриад байдаг. Танах нэг ер нь ингээд анзаараад тахад ер нь жоохон ингээл нэг яг ингээд тийм ерөөс нэг болчихгүй байгаа. Нэг сэтгэл бүр хурж өгөхгүй. Би эсвэл өөрөө ингээд тэгээд санагдаад байдаг болцсон юм уу? Ер нь жоохон ингээд анзаараад тах ер нь жоохон одоо тэр нэг Японд нэг ажилд хүн ингээд авахсан чи ингээд айгүй олон ингээд хүмүүсээ камераар харж ирсэн гэж байгаа байхгүй коридорт нь. За. Айгүй олон ингээд нэг ажилд орохгүй л ингээд очрлол анкет өгөөл лаглаг том их сургууль төгссөн хүмүүс ингээд чи албаар яг хогийн савны ойролцоо 2-3 метрийн цаана нэг 0-ын бадцсан 0-ын цаас ингээ хайцсан байсан байхгүй. Тэгсэн тэр хогийг аваад хогийн савнд авчиж исэн үнийг ажилд авсан байхгүй. Тэр ерөөсөө маш чухал яваад байгаа. Тэгээс хин ямар сургууль төгссөн, ямар царай зүс ерөөсөө тэр ерөөсөө хамаахгүй нэг бандлага амьдралаа өөрчлөе гэсэн тийм сэтгэл одоо нэг амьдралын төлөө нэг юм нөгөө юутай уран зоригтой нэг хүмүүс байдаг даа. Тийм хүмүүс их дутагдмал болчоод байгаа юм л гэж бодогдоод байна. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За одоо хүний нөөц боловсон хүчний тал дээр ийм зовлон байна гэд энэ захирал маань ярьлаа тий. За одоо л уцаахгүй орж ирсэн сэтгэлдүүдээ уншиж жоод нэвтрүүлгээ дуусгая. За манай оги бичсэн байна. Хийж бүтээж яваа хүмүүст хурган шимэгч албан тушаалтнууд маш саатыг болтгоо. Бас хүмүүсийн нэгдэн нийлж ажил явуулах зан авир хэцүү гэсэн байна. За Чулуунбатал усанд орж игч маань бичсэн байна. Соод хоолны газарт ажиллаж байхад янз бүрийн шалгалт юу ч ирдгүү юм бэлээ штэ. Стандарт хангасан байхад л асуудалгүй юм шиг байна лээ гэсэн байна. За хонгор цул яндан жанц боловсон хүчнээ бэлдэхгүй бөөн хурган дарганаар ажлын садаа гинэ. За яг үнэн мэрэгжил албан тушаал ажлын арга барилаа мэдэж гараас нь ажил гарахгүй мөртлөө хурган шимэгч царайлаад суугаад хурдан түргэн ажиллах боломжийг хойш нь чангааж хугацаа алдуулдаг гэсэн байна. За цалин нэмэхгүй ээж татвар нэмдэг байх ёсгүй штэ гэсэн байна. За цалингийн ер нь 23 орчим хасагдаад за би хамт төлөвлөсөн гэж боддогч Закинар бас цалингаасаа гадна нийгмийн даатгалд мөнгө нэмж өгдөгөө. Бас орлогын татвар энтрийг Закинар өгдөг. Хүмүүс 23% гэж боддогч Закинарын нуруунд дээр 44% байдаг гэж пөө базар байна. За энэ манай захирлын хувьд бол өстой яс тас нийгмийн даатгал татвар матураастай амар төлдөг штэ. Тэгээд одоо нэрээ энэ ийм сайн нийгмийн даатгал тэр татвар матураа төлдөг захирлуудыг шагнадаг бол нэрээ манай захирал одоо шагнагдахаар захиралдаа хэдэггүй юм. За ундрагцсан байна. Ямар азар захирал болж төрөөгүй юм бэ? Захирал гэхээр гоё гэж боддог байсан. Зүгээр л сонсдог дугаар байна уу гинэ. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 21-ний лав гарагийн та сайн өнөтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Минупос за мөн хүүхэд бүрт эрүүл амттан гэсэн уриатаагаар хүүхдийн баярын бэлгийн багцаараа өөж family хамтран ажиллаа баярлаа. За өргөлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонссны дараа үдээ ачаар нэвтрүүлэх хашигтын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3